Нийслэлийн стандартын хамгийн газраас бетон зураг өгүүлбэрч аж ахуйн нэгж байгууллагатай өнөөдөр уулзсан байгуулж байна. Өдөрт нэг 3-аас 4 төшөл илэрч байна. Ягаад гэвэл энэ дээр бетон зурмаг тээж яваа миксерүүд байна. Зам талбай дээр бетоно дээрээс нь битүүж муутайгаа сууж асгаж байна. Мөн түнчлэн бетон зурмагийн үйлдвэрээс авцам руу орохдоо тухайн дугуйгаа цэвэрлж ажиллааг өгөөс хамаарж тухайн хотын зам талбайд ихээхэн хэмжээний бетон зурмаг асгаж тэр хэмжээгээр замын хэвийн ашиглалтын байдал мөн түнчлэн тухайн замыг цэвэрлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд бас багагүй хүндрэлийг үүсгэж байна. Хотын хэмжээнд энэ миксерийн зурмаг тээвэрлж байгаа жолооч аж ахуйн нэгж байгууллага тусдаа бүгд анхаарахгүй бол энэ тал дээр хүндрэлтэй байдлыг бий болгох юм байна. Зурмаг нийлүүлс хамаарч тухайн томоохон гол төв гудамжуудыг төвзрөл үүсгэх юм сөрөг байдал бас үүсгээд байна. Энэ дээр бас аль талдаа замын хөдөлгөөнд иргэн аж ахуйн нэгж байгууллага аль талдаа соёлтой орос тал дээр нас бид нар сая танилцуулах гэлээ. Тэгэхээр энэ хамтын ажиллагаа сайжруулах тал дээр бид та бүхнээс санал шүүмжлэлийг бол хэдийд жавна. Гэтэ шийдэл нь бол технологи л гэж харж байгаа. Өнөөдөр тэрүүн цагдаагийн аль багш манай шалгагч нар бүгд цахим системээр ажиллаа явуулах хэрэгтэй. Ямар нэгэн бэлэн хүний торгуул хэдүү янзын юмнаас амьд байх. Энэ орчин бүрдчихэд байгаа. Тэгэхээр хэдүүлээ цахимжих тал дээр л хамтарч ажилламаар байна. За мөн нийслэлийн 176 уулзвар бүгдээрээ камерчлаа. Гомдлоо таах баримттай гаргаарай. Хэдэн цаг тэдэн минутанд танаа тээврийн байцаагч хэдэн цаг тэдэн минутын замын цагдаагийн аль багч зогсоолоо гэдгээд баримтаа гаргаад хэдүүлээ нэг хурал дээр хов ярьж байгаа юм шиг асуудалд хандаад ирэв. Хэрвээ үнэхээр тийм байвал тэрийг баримтаа манай газар тавь, тээврийн цагийн албан шууд тавь. Бүх юм чинь бас зам чинь нэг үе яваад бол бас хяналттай болчихлоо шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ хариуцлагатай болоод их сурвалжтай бол шууд энэ асуудал засаад явчих. Олон үйлдвэр бий болж байгаатай холбоотой дээрэс нь шинээр үйлдвэрүүд бий болоод тэд нар маань стандарт журмаа сайн ойлгохгүй байгаа мó эсвэл тэрийг мөрдүүлэхгүйгээр ажил эхлүүлснээс болоод хотод маань таксерийн бетон зурмаг хасгарсан явдлууд зөндөө гарч байгаа. Тэрийг бол үсэхгүй. Тийм болохоор аль талаасаа хяналт чаналгал журмаа сайн дагахаар ингээд хяналтаа хийгээ явчмаар байна. Стандартаа шинжилээд замаа зузаан тавиад тэр асфальтын хэмжээ тэр замын тэр стандартыг бас нэмэлт адилхан холбоотойгоор холбогдуулан бие биендээ холбогдуулан ингэж стандартаа шинжилэх зүг баха. Сүүлийн 2011 оноос хойш 15 жил болж байна. 15 жилийн хувьд энэ стандарт өөрчлөгдөөгүй. Гэтэл дэлхийд дахин чинь жилээр стандартанд хууль нь өөрчлөгдөж явж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дэлхийн нийттэйгээ бас харьцаад дэлхийн нийтийн журмын тэр стандартыг хэрэгжүүлэх ийм тал дээр хамтран ажилламаар байна. Манай улсад тавигдж байгаа энэ стандарт гэдэг юм байна. Энэ бол амьдрал дээр ямар ч буух боломжгүй. Энэ баг 2011 онд гарч ирсэн. Сүүлд нэг 24 онд л шилжчихсэн. Энэ бол яг л хэвээрээ байгаа. Манай хувьд болохоор чинь нэг тэнхлэл дээр 11 тонн гэж заасан байгаа Монгол улсын стандарт. Тэгэхээр чи нэг машин ерөөсөө 14-өөс 22-3 тонн эзэх болчиход байдаг. Тийм тээврийг хэрэгсэл гэж байхгүй. Миксер чилгаагүй, задгаа цементийн тээврийн машин чилгаагүй гэсэн. Тэгэхээр манай улсын стандартаа нэг эргэж хараад ингэж хийж явахгүй бол энэ стандартыг дагаад мөрдөх юм бол нөгөө түүхийн бүтээгдэхүүний тээврийн зардал өснө. Бүх юмны л үнэсэл явж байна.